Улсын их хурал од сүрэнгийн номин чимиг нарын 78 гишүүний өргөн мэдүүлсэн тамхины хяналтын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлц хэсгийг хэлэлцүүлгийг явуулаад байгаа. Энэ хуулийн төслийн ажлын хэсэгтэй холбоотой анхааруул зохих асуудлууд бас гарч байна. За хууль заасан бүрийн эрхийнхаа дагуу анх уг хуулийн төслийг санаачилж өргөн мэдүүлсэн гишүүдээс Батэрдэн, Баярбаатар, Инх насан Баасан жаргал нарын 4 гишүүн нэрээ татсан бичгээ Улсын их хурлын даргад хүргүүлсэн. За Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37-гийн 5-д хууль санаачлагч өөрийн санаачилж өргөн мэдүүлсэн хуулийн төслийн ажлын хэсэгт орохыг хориглосон зохицуулалттай байдаг. Энэ нь Улсын их хурал хуулийг аливаа ашиг сонирхлын зөрчил хөндлөнгийн нөлөөллөөс ангид зөвхөн ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлэн батлах ёстой гэсэн бодлогын илэрхийлэл хууль тогтоогчд бидний мөрдүүл зохих алтан дүрмийн нэг гэдгийг онцлон хэлмээр байна. Нэрээ татаж авсан хууль санаачлагч тухайн хуулийн төслийн ажлын хэсэгт орж болохгүй гэсэн зохицуулт байхгүй учраас нэрээ татсан 4 гишүүний 3 нь буюу Улсын их хурлын гишүүн Баярбаатар, Инх насан Баасан жаргал нар уг ажлын хэсэгт ажиллаж байгаа. Тэгэхээр хуулиар мэдээж нэрээ татъя гэсэн бичгээ ирүүлэх нь хуулиар бол хориглогдоогүй. Гэхдээ энэ асуудлыг дэгийн тухай хуулиар зохицуулаагүй ч Монгол Улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 3.14-т бол хориглосон байдаг. Тухайлбал гишүүний ёс зүйн дүрмд гишүүн бүрэн эрхийн хүрээнд хууль Улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл санаачилж Улсын их хурлд өргөн мэдүүлсэний дараа тухайн хууль тогтоомжийн төслийг Улсын их хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын орж ажиллахыг хориглоно гэж тодорхой заасан. Тиймээс цаашид анх санаачилсан хуулийн төслөөсөө нэрээ татаж авсан гишүүн тухайн хуулийн төслийн ажлын хэсэгт орохгүй байх дэгийн зохицуултыг илүү боловсронгуй болгох шаардлага үүсэж байна. То хуулийн хийдэл бол үүсэж байна. Тийм учраас төрийн байгуулалтын байнгын орооны дарга сандаг очирт энэ одоо дэгийн хуулийн зохицуултыг энэ ёс зүйн дүрмтэй нийцүүлэхэд одоо хуулийг дахин боловсруулж нийцүүлэх одоо шаардлагатай байна. Тийм учраас одоо сандаг очирт дарагт одоо энэ дэгийн хуулийг ёс зүйн дүрмтэй нийцүүлэх чиглэл өгч байна. Ер нь одоо их хурлын гишүүд хуулийг санаачлана гэдэг бол өөрийнхөө саналыг өөрийнхөө одоо тухайн хууль дээр баримталж байгаа гол зарчмуудыг тусгачаад нэгэнт одоо хууль баригдаад хэлцэж эхлэхэд би одоо хуулийн төсөл санаачлагчаас нэрээ татна гэж хэлээд ажлын хэсэгт орно гэдэг бол энэ өөрөө ёс зүйн дүрмээ зөрчиж байгаа л асуудал шүү дээ. 60 хоногийн хугацаанд хуулийн төслийн хэлэлцүүлэгт нь оролцоод өөрөө санал бодлоо тусгаад тэгээд их хурал дээр хэлэлцэх хэсгийг нь дэмжсэний дараа албан бичгээр би хуулийн төсөл санаачлагчаас одоо нэрээ татчихна гэдэг чинь энэ өөрөө ёс зүйн дүрмтэй нийцэхгүй. Өнөөдөр хуулийн хүрээнд бол хориглоод байгаа зүйл байхгүй. Гэхдээ энэ ёс зүйн дүрм дэгийн хууль хоёрыг нийцүүлэхгүй бол цаашдаа ийм асуудал бол үүсээд байх юм байна. Одоо бол мэдээж одоо хуулийн төсөл санаачлагчаас нэрээ татна гэдэг бол их хурлын гишүүний бүрэн эрх учраас бид нар хүлээж авна. Гэхдээ энэ өөрөө бас хоорондоо нийцэхгүй байна. Тэр үүн дээр төрийн байгуулалтын байнгын ороо дэгийн хуулиа эргэж харахгүй бол ийм одоо бас доголдол хуулийн давхардл хийдлүүд бол олон байна. Өнөөдөр Улсын их хурал дээр хүчин төгөлдөр одоо Улсын их хурлаас батлагдсан хүчин төгөлдөр 378 хууль дээр зөвхөн хиймэл оюунд суурилсан хууль зүйн дүн шинжилгээ хийл гэж харлаа. Гэтэл 378 хуулийн 50,000 гаруй заалтад 1323 заалт дээр хүний эрхийн одоо зөрчил үүсэж байна гэдэг ийм шинжилгээ гарсан. Тэгэхээр үндсэн хууль заасан 18 эрх чөлөө байдаг. Үүнийг 97 нэгж эрх болгон задлаад иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрх хиймэл оюуны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж ажиллаж эхлээд байна. Тэгэхээр энэ ондоо багтаагаад парламент хэмээн дээр хиймэл оюунд суурилсан шинжилгээ гэж тавигдана. Тэгэхээр засгийн газраас өргөн мэдүүлж байгаа хууль, их хурлын гишүүдээс өргөн мэдүүлж байгаа хууль
Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж байгаа хуулиудыг иргэд өөрсдөө парламент хэмээн дээр ороод тухайн одоо тэр хуулийн файлыг нь аплод хийгээд үзэхээр яг энэ хуулиудын давхардл хийдлүүд нь шууд нээлттэйгээр одоо дүн шинжилгээ хийгээд гарна гэсэн үг. Тэр цаашдаа бол парламент нэгдүгээр эрх зүйн дүн шинжилгээ хийхдээ бол хиймэл оюун дээр суурилна. За хоёрдугаар шатанд бол энэ эрх зүйн дүн шинжилгээний их хурлын хамгийн газрын хэлтсэн үүн дээр анализ хийнэ. Ингээд хуулиудын давхардл хийдлүүдийг арилгаж харж байгахгүй бол одоо нэг тийм эмх замбраагүй байдалтай болчиход байна шүү дээ. Хууль санаачилдаг дуртай үед нь хуулиа татаа авчдаг. Тэгээд одоо хууль би огт санаачлаагүй шүүгээ бичиг ирүүлждэг. Тэгээд нэгэнд хуулиар хориглогдоогүй учраас за хууль санаачлагч өөрөө хууль санаачлагч нэрээ татж байна гэдэг ингээ хуулийн өрөөнд авчдаг. Тэнгүүд буцаагаад ажлын ст орё гэж бичиг ирүүлэхээр хуулийн өрөөнд хориглогдоогүй учраас их хурлын даргын зүгээс бол оруулахгүй байя гэдэг ийм тайлбар тавих хууль зүйн үндэслэл байдаггүй. Тэгээ ингээ оруулаа явчихдаг. Тэгэхээр тамхины хууль дээр ийм асуудал үүссэн. Тэгээ үүнийг бол төрийн байгуулалтын байнгын ороо дэгдээ дахиад өөрчлөлт оруулахаар энэ чуулганы завсарлагаанаар ажиллацгаая. Мөн бүлгийн дарганараас энэ тамхины хууль дээр их хурлын гишүүдийг оруулъя гэдэг саналаа ирүүлсэн. Тэгэхээр нэгтгэхэд энэ нэмэлтээр бүлгийн дарганараас ирүүлээд байгаа гишүүдийн нэрийг нэмээд даргын захирамжаар өргөдгсөн байдлаар хуралдуулаад явах нь зохимжтой. За гэр бүлийн хууль дээр хууль зүйн байнгын ороо ажлын хэсэг байгуулсан байна гэж би сонссон. Тэгэхээр гэр бүлийн хууль бол өргөн цар хүрээтэй асуудал. Энэ бол өөрөө төсвийн байнгын орооны төлөөлөл заавал орох ёстой. Үүнд нөө тэтгэмжийн асуудал яригадаад байна. За эдийн засгийн байнгын ороо бас оролцох ёстой мэл. Дээрэс нь хүний хөгжил нийгэм бодлогын байнгын ороо оролцохгүй гэр бүлийн хууль гэж байхгүй. Тэгэхээр энэ ажлын хэсгийг их хурлын даргын захирамжаар байгуулна. Тэгэхээр найдлаа дарга ямар гишүүдийг энэ ажлын хэсэгт оруулмаар байгаа гэдэг саналаа өгсдөө. Төсвийн байнгын ороо Наранбаатар дарга саналаа өгсдөө. Эдийн засгийн байнгын ороо Сэддорж даргын зүгээс бас хин гэдэг гишүүдийг оруулмаар байгаа гэдэг талаараа саналаа өгсдөө. Ингээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй гэр бүлийн хуулийг шинжилсэн хариулгын төслийг хилцээд энэ завсарлагын явцад хилцүүлгүүдийгийнэ. Тэрс зөвхөн хууль зүйн байнгын ороо татж авчаад ажлын хэсэг байгуулах нь зохимжгүй. Тэгэхээр гэр бүлийн хууль дээр их хурлын даргын захирамжаар шинээр ажлын хэсэг байгуулна гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээ бүлгийн дарганаар бас нэрсээ өг. Тэгээ ингээд өргөдгсөн байдлаар энэ завсарлагын явцад гэр бүлийн хууль түүнийг дагсан хуулиудаар хилцүүлгүүдийг өрнүүлнэ. Тэгээ олон нийтийн хилцүүлгүүдийн үр дүнд гэр бүлийн хуулийг батлах шаардлагатай гэдгийг бас та бүхэнд хэлье.